Сургаалт төгс 14-р бүлэг. Мэргэн эмэгтэй орон гэрээ төхнүүлдэг бол мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг. Цэг шулуунаар алхагч нэгэн эзнээс имээдэг. Харин замаасаа гажигч хүн түүнийг жигшдэг. Мунхагийн аман дотор нуруунд дундуур нь татах саваа бий. Харин мэргэн хүмүүсийн уруул өөрсдийг нь хамгаалдаг. Шар байхгүй газар тижээлийн твш хоосон. Гэвч шарын хүчийг ашиглавал орлого нэмэгддэг. Итгэмжит гэрч худал ярихгүй. Харин хуурамч гэрч худал үг сурсгана. Басамжлагч хүн мэрэгэн ухааныг ирж хайдаг боловч юу ч олохгүй. Харин мэдлэг нь гэр хааныгэнд хэлбэр ажгүй. Мунхаг хүнээс хол бай. Эстигвэл чи мэдлэгийн үгсийг олж ис чадна. Хэрцүү хүний мэрэгэн ухаан болвоос өөрийнхөө замыг ойлгох явдал юм. Харин мунхаг хүмүүсийн мунхаглал болвоос залмих юм. Мунхагууд нүглийг басамжилдаг. Харин цэг шулуун хүмүүсийн дунд сайн санаа бий. Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гадны хүн баяр баясгаланг нь үл хуваалцна. Хар санаатай хүний байшин нурж, цэг шулуун хүний овоохоос өндөрлөнө. Хүнд зөв мэд санагдавч төгсгөл нь үхэл рүү хөдөлдөг зам байдаг. Инээгчийн дотор зүрх өвдсөн ч байж болох юм. Хөөр баяслын төгсгөл нь өв гашууж байж болох юм. Замаасаа гажигч хүн хийсэн үйлийнхээ үр жимсээр дүүрнэ. Харин сайн хүн өөрийн хийсэн үйлдэлээ сэтгэл ханах болно. Гинэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн ахмадуудтай хянамгаа ханддаг. Мэргэн хүн болгоомжилдаг ба харин хорон муугаас дайлдаг. Харин мунхаг хүн омог бардан ба болгоомжгүй байдаг. Түргэн зантай хүн мунхаг үйлийг үлддэг. Хорон мууг сэтгч хүн үзэн ядагддаг. Гинэн нэгэн мунхаг явдлыг өвлдөг бол хэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана. Хорон муу нь сайнны өмнө сүгдэж, хар санаатан шудраг зөв хүний хаалганы өмнө сүхрэх болно. Ядуу хүнээс хөршин хүртэл зүгтдэг бол баян хүнд олон найз нөхөд байдаг. Хөршөө гадуурхагч нь нүгэл үлдэж буй хэрэг. Харин ядуу хүнд нэгүүлсэнгүй хандагч хүн ерөөлтэйе. Хорон мууг сэтгч нар төөрөлдөхгүй гэж үү? Харин сайныг сэтгч нарт үнэн ба инрэл байх болно. Хөдөлмөр бүхэн ашиг авчирна. Харин дэмий хоосон яриа ядууралд хүргэнэ. Мэргэн хүмүүсийн титмэн тэдний баялаг юм. Мунхагуудын мунхаг явдал тэдний мунхаглал юм. Үнэнч гэрч амийг авардаг. Харин худлыг урсгадаг хүн мэхэлдэг. Эзнээс эмээх үед бад итгэл бий бөгөөд тэрээр өөрийн хүүхдүүдэд хорогдох газар болдог. Эзнээс эмээх үе амийн ундрах болоо. Энэхүү их булган нь үхлийн зангыг зайлуулах боломжтой. Түмэн олон нь хааны сүр хүч бол цөөн ардууд нь ноёны мөхөс байдал юм. Уурлахтаа удаан хүн маш их ухаантай. Түргэн зантай хүн мунхаг явдлыг өргөдөг. Амар тайван зүрх бие мах бодод амийг өгдөг бол хүсэл тачаал ясан дах идэ бэр юм. Ядуу хүний даралдаг нэгэн бүтээгчийг нь буруутгаж буй хэрэг. Харин үгээгүй хүнд нинжин сэтгэл гаргагч бүтээгчийг нь хүндэтгэж буй хэрэг юм.
хорон санаатан муу үйлсийнхээ төлөө хүсэр хаягдах бол шудраг зөв хүн өгсөн ч хорогдох газартай. Мэргэн ухаан гэрхай хүний зүрхэнд оршдог бөгөөд мөнхгүүдийн дундаас ч тэнгүүдэд өөрийгөө мэдүүлдэг. Зөв шудраг байдал улс үндэстнийг алдаршуулна. Харин нүгэл хилэнц ард түмнийг гутайна. Хааны таалал мэргэн завцад хүртээгддэг бол өөр хилэн нь хааны нэрийг хугалагчид оногдно.